өнөөдөр Баянгар аймагт 2022 оны 2 дугаар жилийн цэрэгдэл гамжлаа зохион болоод дуслаа. За энэ жилийн онцлог маань 20 сумаараа тойрч 20 сумаараа эрүүл мэндээр болон сэтгэл зүгээр тэнцсэн залуучуудыг цэргийн албанд тэнцвүүлэн авлаа. За энэ тэнцэн цэргүүд байна одоо энэ жил зэвсэгчний болон хөлийн цэргүүд алба хааж байгаа. Алба хаахаар мордож байна. Мөн одоо ямар ангиудыг бол одоо Баянгар аймгийн зэвсэгчний 339, Өвөрөнгө аймгийн зэвсэгчний 256, Улаанбаатар хотын зэвсэгчний 32, 326 дугаарыг мөн хөлийн цэргийн тэг 166 дугаар ангиуд алба хааж байна. За энэ жилийн цэргийн залуучуудын онцлог маань эрүүл мэндийн асуудлыг одоо залуучуудад эрүүл мэндийн асуудал их яригдж байгаа. Миний хувьд бол сая бүх сумаараа тойроод залуучуудтай уулзаад энэ цэрэгдлийг зохион байгуулахад эрүүл мэндийн асуудал ер нь бол гайгүй байна. Ер нь энэ залуучуудыг цэрэгт явуулах асуудлыг ар гэрн үнцэндээ шийдээд байна гэдэг л би өнөөдөр бас хандаж шилжмээр байна. Ар гэр аав ээж эмээ өвгөнөр нь хүүхдүүдэд цэрэгт явуулах жоохон хандлага тиймэрхүү санагдлаа. Яагаад гэвэл бас нэг юу байна л да одоо малаа маллахаар үлдсэн хөдөөний орон нутгийн үлдсэн хүүхдүүд маань үндсэндээ бол цэрэгт явах сонирхолтой байд юм байна. За оюутнууд маань бас цэрэгт явах сонирхол нь бас муу байна гэж бас харагдлаа. Ер нь бол цэрэгт явж байгаа залуучууд ерөөсөө дандаа өөрийнх нь хүсэлтээр авж байгаа. Биенүүд одоо явахгүй, биенүүд одоо сургуулаа төгсөөд оюутнаа их сургуулаа төгсөөд явъя даа гэсэн хүмүүс бүгдийг үлдээж байгаа. Энэ шаардлагч цаанаас бас тавьж байгаа. Тийм учраас одоо яг би түр хэлсэн сэтгэл эрүүл мэнд болон сэтгэл зүрхээрээ тэнцээд байна гэдэг нь энэ юм багмаа. За нийт залуучуудаа хандаж одоо уудах цаггүй цэргийн цаг хугацаа гэдэг энэ хугацааг л миний залуучууд юу сурч юу мэдэх их орноо хамгаалахад эр цэрэг болоход эр хүн бол төлөвшөхөд аав ээжийн ачийг хариулахад одоо юу хэрэгтэй байд юм юу мэдэх ёстой байд юм тэрийг л цэргийн албанд одоо цэргийн эрдэм шамдан суралцаад ирээсэй л гэж хүсэж байна да. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Хусгал төвчлийн ахын зүтгэлд хорондоо Магнан Батбагийн нэрэмжит цэргийн гавьны одонд хөлийн цэргийн тэг 166 дугаар анги буюу Оотын отряд маань одоо жилийн жилд Баянгар аймгийнхаа одоо цэрэг татагдах насны залуучуудыг эр цэргийн албанд татдаг байгаа. За тэгэхээр энэ удаад бол 2022 оны 2 дугаар ээлжийн хугацаа цэргийн албаа агштай татж байна. За тэгээд эр цэргийн алба хаах наснд гүйцсэн залуучууд маань одоо өөрсдийн сэтгэл зүрхээрээ өөрсдийн одоо бас одоо чин одоо хүслээрээ одоо ингээд цэргийн албанд татагдж байгаа нь одоо туйлын багталтай байна. Ер нь бол одоо Баянгар аймгийн залуучууд маань одоо Оотын цэгэр хязгаарт за Хиламгал гүйцэд одоо Баянгар аймаг, Өмнөгов аймаг, Дорногов Гойвалтай аймаг гэдэг ингээд 3 аймгийн одоо газар нутгийг хамарсан Өргөө удам газар нутгийн хөлийг хамгаалдаг. За баруун эх орны баруун өмнөд хязгаар нутгийг хамгаалдаг. За энэ одоо 90 жилийн хугацаатай Түүх отрядад алба хаах хугацаанд Баянгар нутгийн залуус маань одоо албаа нэр төртэй хаадаг. За бас амжилттай хаадаг. Ямар нэгэн алдаа дутагдлгүй маш сайн одоо сэргэлэн цоо байж өөрсдийнх нь одоо хийж хэрэгжүүлэх бүхнийг хийж хэрэгжүүл хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлдэг юм мундаг залуучууд байгаа. Сэтгэл бол маш өндөр байна. Тэгээ яг хүний баян цагаас мас. За аль цэгийн албан? Оот. Хөлийн цэрэг рүү. Хөлийн цэрэг. Тэг хилээ манаа гээл Монгол хүмүүс төрснийх. Тэгээ эр цэргийн албандаа ганц тэтгэж авчаа. Эх орноо хамгаалсан. Хөлийн тийм 166 дараа хил хамгаалсан. Одоо ээж аав хамаатан садны гарч ирээ сандаад юу гэж байна. Тэгээд хүн ингээд нэг жилийн хугацаанд эр цэргийн албаа сайгаад нэрттэй хагаад юм. Олаав үгүйтэй нэр зэрэгтэй сайн яваад ирнэ л гэж. Та бүхэн сайн сонсож байгаа л гэж. Цэргийн албаа сайгаар. За. За ханаас ирсэн. Бөмбөгөр. За аль цэргийн Аваат. сэтгэл ямар байна? Өндөр байна. За ер нь хөлийн цэрэгт өөрөө явъя гэж явж байна. Тэг явъя гэж явж байна. За одоо хамаатан садын гэр бүлийн чинь ирсэн баг хандж юу гэж хэлэх вэ? Хайр тийшүүл хэлээ да. За цэргийн албаа сайгаарай. За баярлалаа. За ханаас ирсэн. Бөмбөгөр. Тэг. Цэрэгт явах. Өөрийнхөө хүсэлтээр явмаар санагдаад. За одоо гэр бүлийн чинь бас ирсэн байгаа. Тэгээд хандж юу гэж. Тэгээ бүгдэнд нь хайр тийшүүл сайн суужаараа тэгээ цэргийн хаалбыг сайн хахад ирнэ л гэж хэлээ да. За баярлалаа. За.